За сайн байцгаана уу хууль хэмжүүлэгч бүрэгдүүлэн байна. За өнөөдөр өглөө ингээд миний утасанд маш хүчтэй юм чичирхийлэлтэй ийм тохиотой ийм дуут мессеж ирсэн. За тэгээд ингээд харсан чинь Амбер гэсэн ийм нэртэй. За тэгээд бага насны хүүхэд алга боллоо. Тэгээд ийм машин тухайн одоо хүүхдийг алга болгоход хулгайлагдсан тэр машины мэдээлэл, номер, дугаар, марк гэдэг одоо бүх зүйлс нь ингээд мэдээлэлд ингээд гарч ирд юм байна. Тэгээд энэ дээр бол одоо бүх иргэд бүх цагдаагийн байгууллагууд улс орон даяар ингээд нэгдсэн юм эрен хайлтын ийм систем ажиллаж байна. За тэгээ энэ системийн талаар та бүхэнд бас хүргэе гэж бодоод энэ бас манай Монгол улсад бас тун хэрэгтэй юм байна гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. Америкийн нэгдсэн улсад байгаа бүх иргэнд нэгдсэн нэг цагт энэ мэдээллийг ирдэг юм байна. За тэгээ энэ Амбер гэсэн энэ тохиолдлыг судлаад үзсэн чинь 1996 онд энэ Техас мужийн Арлингтон гэдэг энэ хотоос 9 настай нэг охин хулгайлагдаад за улмаар ингээд тухайн охиныг эрен хайх ажиллагаа явагдаад тэгээ сүүлд нь харамсалтай тэр охин амь насаа алдсан байдалтай олдсон юм байна. Тэгээд энэ хүүхдийн одоо хулгай буюу энэ ялангуяа энэ машинаар хулгайлахаас урьдчилан сэргийлж энэ Амбер гэсэн энэ тохиоллыг хууль тогтоогч нараас Америкийн нэгдсэн улсын хууль тогтоогч нараас санаачлаад тэгээд энэ одоо тохиоллын системийг нэвтрүүлсэн юм байна. Тэгээд энэ тохиоллын системийн ач холбогдол нь одоо бүх улс орон даяар онцгой байдал, цагдаа, за бүх энэ албан байгууллага, за нийтийн энэ гэрлэн тохиолдол, зарын самбар гэх нэгдсэн журмаар нэгдсэн тохиолдолтойгоор ингээд хүргэдэм байх. За одоо ингээд яг гудамжаар явхад зарын самбар бүх газарт энэ ингээд мэдээлэлцэн байгааг бас хэд удаа харлаа. Тэгээ манайд бол энэ маш их хэрэгтэй юм байна. Одоо сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд маш ихээр алга болж байгаа. За хэдхэн жилийн өмнө 9 настай яг энэ Амбер гэдэг охин шиг 9 настай охин хулгайлагдаад улмаар амь насын хөнөөцөн байдалтай ингээд олдсон ийм харамсалтай онц ноцтой хэрэг гарсан. Тэгэхээр бид нар энэ хөгжингүү орны за энэ Америкийн нэгдсэн улс гэх мэт энэ орны урьдчилан сэргийлэх ийм нэгдсэн системийг Монгол улсад нэвтрүүлвэл бас их зүгээр юм байна. Тэгэд энэ Амбер гэдэг тохиолдлыг нэвтрүүлснээс хойш энэ бага насны хүүхдийг хулгайлах гэмтэргийн тохиолдол бол эрс багассан юм байна. Хүүхдүүдийг хулгайлагдахаас урьдчилан сэргийлэх тэр дор нь арга хэмжээ авах ийм ач холбогдолтой юм байна. Хугацаа алдахгүй одоо байх амь насын нэрсдгээс урьдчилан сэргийлэх ийм ач холбогдолтой маш хэрэгтэй ийм нэгдсэн аюулгүй байдлын систем байна. Тэгээд охины нэрээр нэрлэгдсэн энэ систем нь өөрөө бас ингээд нэрнийх нь товчлол нь America's Missing Broadcast Emergency Response гэдэг ийм нэрний эхний үсгүүд байгаа байхгүй юу. Тэгээд энэ Амбер гэдэг охинтны энэ алга болсон 1996 онд алга болсон охины яг одоо нэртэй яг таардаг юм байна. Монголоор орчуулах юм бол Америкийн алга болсон хүүхдийг онцгой байдлын мэдээллээр мэдээлэх систем гэсэн ийм утгатай ийм үг болд юм байна. За Америкийн нэгдсэн улсын энэ хүүхд хулгайлагдах за түүнийг урьдчилан сэргийлэх хамгаалагдах цаг алдахгүй арга хэмжээ авах ийм нэгдсэн ийм системийг Монгол улсад одоо нэвтрүүлэх тун ач холбогдолтой юм байна шүү. За ганцхан энэ Амбер гээд системч биш. Ер нь бусад бүх төрлийн онцгой байдал сануулсан за торнадо ч юм уу онц ноцтой салхич байд юм уу те эсвэл аадар үер бороо гэдэг ер нь байгалийн гамшиг бүхий л одоо энэ зүйлс дээр энэ онцгой байдлын энэ хамгаалах систем нь ажилдаг. Тэгээд тухайн гар утастай болон хаана хэрхэн байгаагаас үл шалтгаалж тухайн гар утасанд нь одоо ийм анхааруулах системийн тохиолдол ирдэг юм байна. Тэгэхээр энэ Монгол улсад яг энэ системийг бас хэрэгжүүлэхэд маш их ач холбогдолтой юм байна шүү гэдгийг бас хэлмээр санагдлаа.